Сайн бацгаана уу, сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар бүгдээрээ 2016 онд Германы Лейпциг хотод цовруул гэмт хэрэг үйлдсэн Монгол залуу болох Довчингийн талаар ярихад бэлэн болсон байна. 2016 оны 4-р сарын 21-ний өдөр оройн 18 цаг 40 минутын орчимд Германы Лейпциг хотод энэхүү үйл явдал болсон. Тэр өдөр Элстер голын орчимд зугаалж явсан нэгэн хүн аимшигтай зүйлийг олж харсан. Тэр нь хүний биеийн хэсгүүд байлаа. Энэ бүх аимшигтай зүйлийг харсан залуу тэр даруйда цагдаад мэдгдсэн байна. Цагдаа нар шуурхай иргэн хайх ажиллагаа зохион байгуулж гал унтраах ангийнхан ч завтаа ирж биеийн үлдсэн хэсгүүдийг олох гэж эрэл хайгуул хийж эхэлсэн. Эхлээд хүний их бие буюу цээжний хэсгийг олсон. Тэр шөндөө дахин нэг хөлийг нь олсон. Эдгээрийг хотын хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох модтой эрэг дээрээс илрүүлсэн байна. Олдсон биеийн хэсгүүдийг Лейпцигийн шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргэсэн. Маргааш өглөө нь эрен хайх ажиллагаа үргэлжилсэн. Тухайн ус нь гүн биш, хамгийн ихдээ 3 м орчим байсан. Гэвч ус маш бохир, ёроол нь шавартай байлаа. Хэрэв усанд ямар нэгэн зүйл хөдөлгөвөл шавар босч харагдах орчин бараг байхгүй. Ийм хэцүү нөхцөл цагдаагийнхан болон гал унтраах аврах ангийнхан ажилласан. Усанд шумбагчид ердөө хэдхэн сантиметрийн зайдал харж чадаж байжээ. Хайгуулын явцад дахин нэг хөл олдсон бөгөөд тэр хөлөнд чулууг төмөр утсаар ууж бэхэлсэн байдалтай байсан байна. Гал унтрах ангийнхан усанд эрэл хайгуул хийж байх үед цагдаа нар эргийн дагуу нэгжлэг хийсэн. Мөрдөн шалгалтаар дараах зүйлс нь тодорхой болсон. Их биеийн толгойтойгоо хамт усанд хаягдсан байсан ч ямар нэгэн хүндрүүлэгч хийгээгүй байсан. Харин бусад хөл болон доод биеийн хэсгүүдийг тоосгон чулуугаар хүндрүүлэн усанд живүүлэхийг оролдсон байлаа. Мөн 2 гар олцсон бөгөөд тэдгээрийг ундаг дугуйны зогсоолын төмөрт бэхлээд хийчихсэн байжээ. Гэхдээ хамгийн чухал асуулт бол тэндээс олдсон цогцос хэн байсан бэ? Анхны биеийн хэсэг олдсон оройгоос эхлэн цагдаа нарт нэг сэжүүр гарч ирсэн. Тухайн олдсон биеийн хэсгүүд нь 43 настай Португалийн иргэн Мария байж болзошгүй хэмээн таамагласан. Олдсон биеийн хэсгүүд аль хэдийн задарлын шатанд орчихсон байсан учраас нас барсан үхлийн хугацааг яг таг олж тогтооход хэцүү байсан ч амь хохирогч нь нас бараад 10-аас 14 хоног болсон байх ба шалгалтаас үзэхэд амь хохирогчийг баймолж амь наснд хүрсэн хэмээн таамаглаж байв. Биеийн хэсгүүдийг Лейпцигийн шүүх шинжилгээний хүрээлэнд хүргэсэн ба тэнд шинжилгээ хийх явцад ДНХ-гийн судалгаагаар тухайн олдсон биеийн хэсгүүд Португал улсын иргэн эмэгтэй Мариагийнх болох нь 100% тогтоогдсон. Мариан Лейпциг хотод олон жил амьдарсан ч сүүлийн үед орон гэргүй болсон байв. Амьдрал нь тогтворгүй. Амраг даган гисүүлчилдэг байсан бөгөөд арх магадгүй масууруулах бодис хэрэгэлдэг байсан гэх мэдээлэл байлаа. Тэр ихэвчлэн Линда Наугэ дүүргийн орчмын паб баарнуудад цагийг өнгөрөөдөг байжээ. Цагдаа нар энэ газар нь Лейпциг хотын баруун хэсэгт байрладаг бөгөөд биеийн хэсгүүд олдсон цэгээс 2 км хүрэхгүй зайтай байсан хэмээн тэмдэглэсэн. Ойр орчимд олон жижиг орон нутгийн пабууд байдаг нь сэжигтэн тухайн бүсэд амьдардаг байсан. Эсвэл тэнд байнга очдог гэх магадлалыг нэмэгдүүлж байлаа. Мариаг энэ хавьд олон хүн таньдаг байсан. Тэр дундаа Барам канал гэх бааранд байнга очдог байсан тул тэндхийн байнгын үйлчлүүлэгчид болон ажилчид нь ичнээгээрээ таньдаг болсон байжээ. Крипо лайв гээд төвтрүүлэгт нэгэн гэрч Мариагийн тухай ярьсан байсан. Тухайн гэрч нь мэдүүлэхдээ Мария маш их архиудаг байсан бөгөөд баараас гарахынхаа өмнө дор хаяж нэг жил архийг дуусгахгүй бол гардггүй байсан. Ихэвчлэн тэр амраг болон бусад Португал хүмүүсийн хамт явдаг байсан. Гэрч түүнийг зөвхөн нэг л эмэг цэгцтэй буюу эрүүл, айгуу дажгүй, айтайхан хувцалсан байхыг нь Blue Moon Bar гэд бар байт юм байна. Тухайн бааранд харсан юм байна. Хамгийн сүүлд Brincadeira гэдэг бас нэг паб байт юм байна. Тэгээ тэр пабд бас байнгын орж үйлчлүүлдэг байсан. Тэгээ тухайн пабд түүнийг хамгийн сүүлд харсан хэмээн Creepo Live гэд нэвтрүүлгийн үеэр Мариагийн тухай нэгэн гэрч ярьжээ. Цагдаа нар Мариагийн байнга очдог пабуудаар явж мэдээлэл цуглуулахыг оролдсон ч түүний сүүлчийн өдрүүдийн талаар тодорхой мэдээлэл олдоогүй учраас шижигтэн гих итгээд гарч ирээгүй юм байна. Сонирхолтой нь шинжилгээ хийсэн эмчийн мэдээлснээр биеийн хэсгүүдэд биеийн халдлага ямар нэгэн хүч хэрэгэлсэн шинж тэмдэг илрээгүй. Үрийн шингэн байхгүй байсан. Ихэвчлэн ийм байдалд бэлгийн халдлага эсвэл хүч хэрэгэлсэн байдаг. Гэвч энэ тохиолдолд тийм зүйл ерөөсөө огт байгаагүй хэмээн дүгнсэн.
Мөн биеийг таслахад булан таслагчийг ашигласан тогтоогджээ. Энэ нь зөвхөн биеийг зөөхөд хэлбэр болгох зорилготой байсан. Түүний хүчиндэх ямар нэгэн зорилго огт байгаагүй. Биеийн хэсгүүдийг нь гүүрнээс шидээгүй, харин биеийн хэсгүүдийг гүүрний доор нуусан. Энэ нь с жижигтэн машин ашиглаагүй, магадгүй дугуй эсвэл цогцыг алхаж зөөж аваач тэнд нуусан болохыг нь харуулж байна. Иймээс энэ хэргийг үйлцэн шижигтэн одоо гэмт хэрэг хийсэн газараасаа холгүй амьдардаг, тэр хавьд амьдардаг байх магадлал маш өндөр хэмээн цагдаагийнхан үзэж байжээ. Шалгалтаар биеийн хэсгүүдийг чулуу болон дугуйны зогсоолын төмрөөр хөндрүүлсэн байсан нь маш их анхаарал татсан. Тухайн олдсон чулуунуудад шинжилгээ хийсэн бөгөөд 2 чулуу нь маш их анхаарал татсан. Нэг чулуу нь насжилтаараа онцгой буюу олон жилийн өмнө хийгдсэн байрлагад урт удаан хугацаанд хэрэглэгдсэн. Эсвэл тусгай бүтцтэй буюу одоо үйлдвэрийн бус аргаар гараар хийж бүтээгдсэн онцгой чулуу байсан. Эдгээр чулуу нь Линданау дүүрэгт хаана ашиглагдсан эсвэл хогийн угаалганд байгаа эсхийг хайж үзэж цагдаа нар шалгасан. Мөн дугуйны зогсоолуудыг ч хайсан ч эхэндээ тодорхой зүйлсийг олж чадаагүй байна. Мөн Мариагийн эсийг скан хийж 3D загвар бүтээсэн нь биеийг сакс эсвэл хаялын цүнхээр зөөж болох боломжтойг харуулсан. Судалгаагаар амх охирогч нь сэжигтэнтэй хамт явсан нь тогтоогдсон. Ингээд хэрэг удаашраад хэрэгтэн нь олдохгүй байсан. Гэвч үүний дараагаар 2016 оны 11-р сарын 29-нд 40 настай Аня гэх герман эмэгтэй Лейпциг хотод алга болсон бөгөөд түүний алга болсон тухай ээж нь цагдаагийн газарт анх мэдэгдсэн. Цагдаа нарын гайхсан зүйл нь Анягийн найз залуу нь түүнийг сураггүй алга болсны тухай огт цагдаа нарт мэдэгдээгүй. Мөн түүнийг ямар нөхцөл байдалд алга болсон тухай түүний найз залуу нь сонирхгүй байсан явдал байсан. Анягийн ээж нь ярихдаа Аня нь 2 настай охинтой. Тийм учраас гэрээсээ алга болох боломжгүй хэмээн цагдаа нарт хэлсэн. Дараах шалгалтаар алга болсон цагаас хойш Анягийн банкны дансанд нь ямар ч хөдөлгөөн байгаагүй. Хинтэй ч холбогдоогүй байна. Ингээд хэрэг явдал удаашраад сэжигтэн хайж байсан. Тэгээд 2017 оны 1-р сард аллагтай холбоотой одоо мөрдөн байцаалт эхэлсэн. Анжан мөн адил Мариатай ижил Линданау дүүргийн тэр хавийн пабуудаар маш их явдаг байсан байна. Анягийн хэрэг нь одоо Мариагийн хэрэгтэй бас холбоотой байж магадгүй хэмээн цагдаа нар сэжгэлж эхэлсэн. Аня нь хамгийн сүүлд 11-р сарын 29-нд Мегмар гарагт бар 55 гэх пабад харагдсан байна. Тэр өдөр найз залуутайгаа бар 55-д сууж байсан боловч найз залуутайгаа муудалцаад гараад явсан байгаа юм. Тэгээд Аня баараас гараад гар утсаараа 17 хүнтэй холбогдсон байдаг. Түүний найз залууг хамгийн түрүүнд шалгасан боловч найз залуу нь уг үйл явдалд огт холбогдлогүй болохыг одоо цагдаа нар хөдлөшгүй нотлох баримтаар тогтоосон. Тэгээд Анягийн холбогдсон 17 хүмүүсийг шалгаж үзсэн бөгөөд тэдгээрийн дотор Монгол залуу болох Довчин байсан. Довчинг байцааж шалгахад Довчин хэлэхдээ би Анятай тэр өдөр уулзсан боловч оройн нь салаад явцгаасаа түүнээс цааш одоо юу болсныг нь би мэдэхгүй хэмээн цагдаа нарт маш тайван хүлээцтэй ямар нэгэн одоо сэжиг төрүүлэхгүйгээр мэдүүлэг өгсөн байсан. Довчин Улаанбаатар хотод төрж өссөн нэгэн байсан бөгөөд хэрэг үлдэх үедээ 38 настай байсан ба тэгээ 19 настайдаа Герман улсад ирээд сургууль сурсан боловч тухайн сургуулаа төгсөж чадаагүй Лейпциг хотод амьдардаг байсан байна. Дараа нь 2017 оны 2-р сарын 27-нд цагдаа нар Довчингийн байрыг шалгах хэрэгтэй, шалгаж үзэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд түүний гэрээ шалгах зөвшөөрөл аваад гэрт нь очив. Тэгээ гэрт нь очихын явцад нэгэн зүйл цагдаа нарын анхаарлыг маш их татсан. Тухайн байрны гадна байрлуулсан зогсоолын төмөр нь Мариагийн биеийн хэсгүүдийг таслаад живүүлсэн дугуйн зогсоолын төмөртэй ижилхэн төмрүүдийг санагдуулан байсан байна. Цагдаа нар Довчингийн гэрт очиод хаалга тогшиж түүнийг шалгах талаар хэлэхэд Довчин тэр даруйда би Аняг хөнөөсөн гэдгээ хүлээсэн. Мөн цагдаа нарт хэлэхдээ Мариаг ч мөн хөнөөсөн гэдгээч хэлсэн. Үүнд нь цагдаа нар маш их шоконд орж балмагдсан. Довчин Аняг хөнөөсөн талаар ярихдаа 11-р сарын 29-нд Анятай уулзаж өөрийн байрандаа дагуулж ирсэн байдаг ба Аня Довчинд ярихдаа миний сэтгэл санаа маш муу байна. Тэгээд сэтгэл санааны дарамттай байна. Цаашдаа амьдрах хүсэлгүй байгаагаа хэлээд өөрийнх 8 насыг хороож өгөөч гэж надаас хүссний улмаас би Анягийн хүсэлтийн дагуу түүний 8 насыг хөнөөсөн. Биеийг нь таслаад жижиглээд нурсан балгас болсон байшинд нуусан. Тухайн байр нь Линданаугийн ойролцоо нурсан барилга байсан. Тэр барилгад биеийн хэсүүдийг нуусан гэдгээ үннээ хүлээмжшүүрч хэлсэн. Хэлсэн газарт нь цагдаагийнхан нохоотой очиж иргэхийн газарт үцлэг хийсэн. Тухайн байрнаас биеийн бүх хэсгүүд олдоогүй бөгөөд
бусад зарим хэсгүүдийг энгийн хогтой хамт хайсан гэдгээ Довчин хүлээн зөвшөөрсөн. Түүний байрнаас булан таслагч цусны толб олдсон. Байрны хэсгүүдийг ариутгаж цэвэрлсэн байсан хэмээн цагдаа нар хэлсэн. Довчин Герман эмэгтэйтэй гэр бүл болсон боловч гэр бүлийн харилцаа үнэхээр таагүй байсан бөгөөд хүүхэдтэй болсон ч уг харилцаанд дээрдэггүй ба 2014 онд эхнэр хүүхдээсээ салсан. Германы хэвлэл мэдээлэлээр Довчин 165 см-ийн өндөртэй 59 кг жинтэй 40 нас хүрч байгаа ч гэсэндээ наснасаа маш залуухан харагддаг гэж хэвлэл мэдээллийн сайтуудад тавигдсан байна. Мэргэжилтэнгүүд Довчин дүгнэхдээ 2016 онд сэтгэл санааны маш гүн хямралд орсон байхдаа уг хэргийг үйлдсэн байх гэж таамаглаж байсан. Уг үйлдсэн хэрэгүүдийн талаар Довчин ярихдаа би баггүй балгадаг болсон байсан бөгөөд папад хохирогч нартай танилцсан. 2016 оны 4-р сард амь хохирогч 43 настай Португал эмэгтэй Мариятай танилцсан бөгөөд гэртээ авчран дотн харилцаанд орон шөнийг өнгөрүүлсэн. Гэвч Мария үүнийхээ дараа Довчингоос мөнгө нэгсэн бөгөөд өгөхгүй бол цагдаад хандна Германд амьдрах аргагүй болгоно хэмээн хоорондоо маргасан ба Довчин уурандаа түүнийг баймилж хөнөөсөн. Уг үйлдэлээ хийснийхээ дараа амь хохирогчийн цогцостой 1 сар гараа амьдарсан. Ваннда түүний цогцыг хэвтүүлэн жижиглэж цогцыг муудуулахгүй тулд их хэмжээний давас асгаж гэрийнхээ халаалтыг унтрааж одоо 1 сарын турш биеийг жижиглэн усанд тоосох болон ундаг дугуйн төмөрөнд түгжээ хийж живүүлсэн тухайгаа ирсэн. Харин Анягийн талаар Довчин ярихдаа тэр надад хэлэхдээ би орхинд орсон сэтгэл зүйн асуудал маш хүнд байгаа. Би амиа хорилмоор байна. Надад тусал гэж хэлсний учраас би түүнд туслан амь насыг нь хохироосон. Тэрнээс өөрөөр дотн харилцаанд орсон зүйл байхгүй. Цогцыг мөн Мариагийн ижил вананд хийж жижиглээд нурсан байшин мөн өөрийнхөө амьдарч байсан байрнуудын зойрнуудад тоосгоны доор нуусан хэмээн ярьсан. Сэжигтэн Довчин нь их ганцаардмал олон паб ордог эмэгтэйчүүдтэй ойр байх хандлагатай байсан. Довчин таньж мэддэг хүмүүс түүний талаар ярихдаа түүнийг хорхоод ч хоргүй хүн гэж байдаг да. Тийм л залуу байсан. Яаж бүхэл бүтэн хүний амийг хөнөөгөөд хамт амьдраад жижиглээд зөөж ийм аимшигтай хэрэг хийгээд үүнийгээ нуун далдалсан юм бэ. Яалтчгүй хоёр нүртэй аимшигтай хүн байж хэмээн ярьсан байна. 2017 оны 11-р сарын 17-нд Довчингийн эсрэг шүүх хурал эхэлсэн. Шүүх хурал 3 удаа болсон бөгөөд 3 удаа хэлэлцсэний дараа шүүхийн эцсийн шийдвэр 2021 онд гарсан ба Довчинг хэрэг хүлээх бүрэн чадвартай хэмээн үзэж бүх насаар нь хорих ялыг түүнд оноожээ. Энэ хэргийг та бүхэн сонсоод дор бүрнээ дүнэлтээ хийсэн байх гэж бодож байна. Тэгээд Монгол хүн гадаадад бүхэл бүтэн 2 хүний амь насанд хүрсэн ийм харамсалтай хэргийн талаар та бүхэнд хүргэлээ. Тэгээд дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.